Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 129-р анги хайрын үнсэлт. Тоотомшгүй олон хүний нүдэн дээр Чүфэн алхамаар урагшилсаар Дэн Чоугийн урд ирлээ. Зүүн гартаа алтан бамбайга чанга атгаад, баруун гартаа алтан сэлмээ атхан Дэн Чоу руу заагаад "Ингээд дууслаа" үгээ хэлж дуусаад Чүфэн уусан алга болоод гэрлийн хордоор Дэн Чоугийн ард гарч ирлээ. "Намайг басах хэрэггүй шүү." Дэн Чоугийн хариу үйлдэл маш хурдан байсан болохоор тэр хойш эргэж хараад цоглоо. Нэгэндээ маш ойрхон байх үед үүслийн энергиэр дүүрэн нудраг Чүфэнийг чиглэлээ. Чүфэн хуйтнээр ширтээд алтан бамбайга алга болголоо. Тэр хоёр гараараа алтан сэлмээ атгаад үүслийн энергийн цохилтоос болтлаа. Чүфэн Дэн Чоугийн урд ирээд бүх хүчээ гарандаа төвлөрүүлээд урд алтан сэлмээ Дэн Чоугийн цээж рүү дүрлээ. Урд алтан сэлэм Дэн Чоугийн цээжийг сөлбөх үед түүний царайнд цонхиж чангаар хашгирлаа. Түүний дайралт зогсоод барахгүй амнаас нь цус цацран урслаа. Гэнэт тэр тэнгэрөөд харан бүх гашуудлаа гаргаж байгаа аятай хашгирлаа. Хэсэг хашгирсны дараа тэр газар тунан ямарч тэнхээгүй болон хэвдлээ. Түүний хоёр нүд нь ямарч сөлдгүү болсон байв. Үхлийн 7 нудрагын сөрөг нөлөө түүний биеийг туйлдны хүртэл сулдаасан юм. Чүфэн рүү харах юм бол түүний царай цонхгор байснаас гадна том дусал хөлснүүд урсаж байлаа. Хөлөрснөөс болж түүний амьсгал давждаж ховцсон норсон байсан ч байрандаа зогссоор байсан юм. Агуу тулааны дараа алслагдмал тавцсан дээр зогсож байгаа нь өмнөхөөсөө тэсөөр байлаа. Ялчглаа. Чүфэн ялсан юм. Хоёр жинхэнэ гот суутнуудын тулаанд Чүфэн ялсан юм. 2 дугаар зэрэглэлийн сургуулийн сурагч бүх 1 дугаар зэрэглэлийн сургуулийн сурагчдыг ялаад шинэ хааны сэргэн мандалтын авраг боллоо. Энэ үед аянга мэт чанга алга таашаалт хаасайгүй гарлаа. Тэд Спиритийн 8 дугаар төвшний хөвг үүслийн 2 дугаар төвшний хүнийг ялсанд нь баяр хүргэж байв. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөлөө барьж дээлэлгүй өөрсдийн ирэхгүй тавцсан дээр зогсох залуу хүүг дэмжлээ. "Чүфэн, чи хамгийн шилдэг нь." Догдолсон алга таашаалтуудаас гадна нэгэн үзэгсэлэнтэй охин тавцсан дээр гараад Чүфэнийг тэвэрлээ. Энийг харсан хүмүүс өөрийн ирэхгүй цочордлоо. Учир нь тэр охин нь Галуулаан шувуу хотын захирагч Суухэний 2 дахь охин Сумэй байсан юм. "Юу болоод байна? Тэр чинь Суу овгийн 3 дугаар авхай Сумэй биш үү? Тэр Шангван ягийн сүйт бүсгүй биш үү? Ягаад тэр Чүфэнтэй ийм дотн байдаг вүлээ? Тэд яг ямар харилцаатай юм бол?" Үзэгчид маш олон таамаг дэвшүүлж байлаа. Учир нь Галуулаан шувуу хотын бүх хүмүүс Сумэйг Шангван ягийн сүйт бүсгүй гэдгийг мэддэг. Сумэйг төрөхтөл энэ сүйг тавьсныг бүгд мэддэг. Гэтэл одоо Сумэйн энэ үйлдэл юу гэсэн үг вэ? Тэр ийм олон хүмүүсийн нүдэн дээр Чүфэнийг тэвэрч байна. Энэ чинь Шангван овог болон Шангван яг алгадж байгаагаас өөрсгөө хэрэг үсттэй. Новшигч. Ордны гадна зогсож байсан Шангван я гараа чангаар атгалаа. Сумэйг өөр хүнтэй харилцаатай байхыг харсан түүний нүдэнд хүйтэн гэрэл туслаа. "Роуер, энэ..." Суухэн хүртэл нэг л биш байгааг хараад царай нь ихээр хувирлаа. "Ава, Чүфэнийг ялах юм бол бяцхан Мэйийн сүйг цуцлана гэж амласан шүү. Нэгэнт л цуцлагдахаас хойш юунд санаа зовсон юм? Шангван ягаас илүү Чүфэн хамаагүй ер бусын гэдгийг харж байгаа үсттэй. Бяцхан Мэйг Чүфэнтэй гэрлүүлэх юм бол илүү дээр биш үү?" Гэт Сороо ялдам гэгч нь энэмсгэллээ. "Энэ бүхэн чиний бодож байгаа шиг энгийн биш ээ" гэж Суухэн яахаа мэдэхгүй л суув. Гэвч энэ үед Сумэйн үйлдэл олныг улам их цочирдуулсан юм. Тэр зөөлөн улаан уруулаад сорвойлгоод Чүфэний хазар дээр үнслээ. Чүфэн ч үүнээс нь зайлсхийлгүй үнсүүлсэн нь хүмүүсийг бүр их цочролд орууллаа. Суу овгийн 3 дугаар авхай Шангван ягийн сүйт бүсгүй байж олны нүдэн дээр Чүфэнийг үнссэн юм. "Новшигч, би чамайг аландаа Чүфэн."
Гэж Шангванья яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Түүний дотор уур хилэнгийн гал дүрлцэж Чүфэн рүү дайрахаар завдлаа. Гэвч яг энэ үед хүчтэй алга түүний мөрөн дээр дарж Профаунд энерги биерүүн шэнгэж эдвэгчж байсан үүслийн энергийг намдаалаа. Өвөө. Хойш харсныхан дараа Шангванья өөрийн эрэхгүй мэлрэн зогслоо. Учир нь түүний ард нэг нүдэн сохор хөгшин зогсож байсан юм. Тэр хөгшин цагаан үс цагаан сахалтай байсан ба Шангван овгийн ахлах Шангван Юэ юм. Яах гэж байгаа юм? Сүүхэний нүдэн дээр дайрах гээ юу? Сүүхэнийг энэ галуулаан шувуу хотын захирагч гэдгийг битгий мартаарай гэж Шангван Юэ маш тайвнаар хэллээ. Гэхдээ Шангванья Чүфэний зүг ширтээд уурандаа шүдээ зуулаа. Цаг нь болоогүй байна. Манай Шангван овог сүү овогтой тэрсэлдэх хараахан болоогүй байна гэж Шангван Юэ ааж ухнаар хэлв. Тэгвэл бид түүнийг ингэж явуулах юм уу? Гэж Шангванья дурамжхан асуулаа. Үгүй ээ. Шангван Юэ толгоогоос ихсрээд ширүүнээр хэллээ. Тэр хүүг бид алах ёстой. Сумэй Чүфэнийг үнсэх үед л тэр ялалтын баяртаа уусан зогсож байсан байдлаасаа гинт гарсан юм. Тэр өөрийн эрэхгүй Сумэйн зөөлөн бэлхүүснээс тэврээд инэн хэллээ. Миний царайлаг төрх эр зоригт дурлцгаа юу? Би хэн чамд дурлдаг юм? Муу новш. Сумэй дэндүү догдолчихсан байсан болохоор өөрийн эрэхгүй л үнсчихсэн. Энэ үед Чүфэнд тэврүүлж байгаагаа харсан Сумэйн жижигхэн царай эцэндээ ягаараад Чүфэнийг хойш түлхлээ. Гэвч яг энэ үед газарт хэвтэж байсан Дин Чоу чангаар хашгираад авраан сольдож эхлэв. Түүний царайнд цон хийж нүдэн дээш хараад үхэх гэж байгаа аятай амнаас нь цагаан хөөс сахарч эхэллээ. Новш гэж ердөөл тэмцэн байхад чи Дин Чоуг ална гинэ? Байдал бишцснийг харсан салхин уул хотын захирагч ураг шалхан Чүфэнийг чэжлээд ууртайгаар загналаа. Түрүүн Дин Чоу маш хэрцгийгээр дайрч явахад Чүфэн тэрийг хамгаалаагүй бол Дин Чоугийн дайралтанд өгөх байсан биз? Одоо түүнийг буруутгах нь гинэ? Хэрвээ тэр Дин Чоуг алахыг хүсэж байсан бол тэр аль хэдийн өгчих байсан. Үгүй бол юу гэж л ингээд амьсгалаад хэвтэж байдаг юм? Гэт Чүфэний хажууд байсан Сумэй ууртайгаар хариуллаа. Сумэйн хариуг сонссон салхин уул хотын захирагч хэлэгч үггүй болчихов. Тэр Чүфэнийг буруутгаж дайрч болох ч гэлээ сүү овгийн 3 дугаар авахын өөдөөс яаж чадахгүй байсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 130 дугаар анги сүү овгийн нууц. Дин Чоугийн сая авсан шарх нь Чүфэнээс болоогүй. Өөрөөс нь болсон юм. Гэж яг энэ үед Чэнь Ванши удаанаар алхаж ирлээ. Юу гэсэн үг юм? Салхин уул хотын захирагч гайхан асуулаа. Үхлийн 7 ударга дотроо 7 үетэй. Үе бүр нь хүний биеийг дээд цэгт нь хүргэж онцгой хүч өгдөг. Үе дээшлэх тусам хариу сөрөг нөлөө нь ихснэ. Домогт бол 7 дугаар үе хүртэл нь сурсан хүн өөрийн үндсэн хүчээс хэдэн 10 дахин илүү хүчтэй болж чаддаг гэлцдэг. Гэхдээ тэр хүч нь хэвэндээ орох үед бүх бие нь хөшиж тулааны чадвараа алдна. Үхлийн 7 ударгыг хийх үед дайснаа дарж чадах ч гэлээ 2 эртээ сэлмэл гэсэн үг. Хэр их хүч энэ техникээс авна төдий чинээ хүнд гэмтэнэ. Дин Чоу 3 дугаар үе хүртэл сурсан. Тэр тулааны чадвараа алдтлаа энэ техникийг сураагүй ч гэлээ бие нь маш ихээр гэмтэнэ. Тэр дор хаяж 2 сар хэвтэрт эмчлэгдэж байж эдгэнэ. Өвчнөдөө завуурлан яолж байгаа Дин Чоуг харсан Чэнь Ванши дэлгэрэнгүй тайлбарллаа. Түүний хэлхийг сонссон Чүфэн болон бусад хүмүүс өөрийн эрэхгүй газар өрөвдөлтөөр хэвтэх Дин Чоу руу ширтлээ. Гэвч энэ үед Чэнь Ванши Чүфэн рүү гүнзгий харцаар ширтэж байлаа. Дин Чоуг энэ хүртэл нь хөжилсөн Чүфэн түнд үнэхээр гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Чэнь Ванши хүртэл Лингюн сургуульд ийм гоцсууд хүүхэд байгаа эсхийг мэдэхгүй. Гэхдээ л түүний харж байсан хүмүүс дунд Чүфэн шиг жаахан мөртлөө ийм аимшигтай хүчтэй хүүхэд байгаагүй. Тэдэнтэй нас чацуу болох үед Чүфэн ямар хүчтэй болох бол?
Ингээд шинэ хааны сэргэн мандалт ч өндөрлөлөө. Чүфэн Дэн Чоу хоёрын тулаан шинэ хааны сэргэн мандалтын түүхэн дэх хамгийн шилдэг тулаан байсан юм. Чүфэн тэнд байсан бүх хүмүүст маш гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Хүмүүрэл жинхэнэ гоц суудхүү төржээ гэж ярилцгааж байв. Азуре Драгон сургуулиас гарсан жинхэнэ гоц суут. Азуре Драгон сургуулийн хувь тавиланг өөрчлөх жинхэнэ гоц суут. Тэр Азуре Драгон сургуулийг эргүүлээд оргил үед нь авч ирэх хамгийн өндөр магадлалтай хүн байсан юм. Хуучных шиг сүрлэг болохгүй байсан ч дор хаяж тэд эргээд нэгдүгээр зэрэглэлийн сургууль болно. Алтан ягаан хотынхан хүртэл бусдын анхаарал төртлөө. Алтан ягаан хотыг дорд үзэж байсан олон хүмүүс Чинхойтой дотносох гэж оролдож байв. Энэ бүхний шалтгаан нь мэдээж Чүфэн. Шинэ хааны сэргэн мандалтын аваргаар Чүфэн болсон болохоор Алтан ягаан хот татвараас чөлөөлөгдөнө. Гэхдээ түүнийг хамгийн их баярлуулж байсан зүйл нь татвараас чөлөөлөгдсөн нь биш, харин Алтан ягаан хотод Чүфэн шиг гоцсууд хүүхэд гарч ирсэн нь юм. Түүний нүүр нь гэрэлтэж бусад хотын захирагч нарын урд бардам явлаа. Шинэ хааны сэргэн мандалт дууссаны дараа ч хүмүүрэл Чүфэний талаар ярилцаж байсан юм. Сүүхэн түүнийг галуулаан шувуу хотод ахиад хэд хоног байхыг урьсан болохоор Чүфэн хотоос явалгүй үлдлээ. Хүмүүрэл Чүфэний хүчийг харсан болохоор сэрэг ухаантай хүмүүрэл түүнтэй дотносхийг хүсэж байлаа. Сүүхэн бэтгий хэл бусад хотын захирагч нар хүртэл Чү овгийн талаар судалж Чүфэнтэй дотносхийг хүсэж байв. Чүфэн, чи ахиад л үгэнд орсонгүй. Миний хэлснийг мартчихаа юу? Төвшин ахихад үе шаттай байх ёстой. Энэ маягаараа байгаад байвал эрт оройгүй сөрөг нөлөө гарна. Галуулаан шувуу хотын хаан ихтэй Чүфэн Сумэй хоёр мөр зэрэгцэн алхана. Чүфэнийг ялсанд тэр маш их баярлаж байсан ч гэлээ. Ингэж хурдан хүчээ нэмж байгаад нь санаа зовж байсан юм. Санаа зовх хэрэггүй дээ. Чи намайг ямар хүн гэдгийг мэддгүй мө? Би тэнэг хүн биш болохоор юу хийж байгаагаа мэдэж байгаа болохоор юу гэж өөрийгөө гэмтэх зүйл хийх вдэ. Тэглээч жилийн дотор би Гонлоюуныг ялахгүй бол тэр намайг алахгүй байсан ч надад нүүр хийх газар байхгүй болно. Учир нь хэлэх ёсгүй үгс аль хэдийн хэлэгдчихсэн шүү дээ. Гэд Чүфэн инээлээ. Чи үнэхээр яаруу юм аа? Энэ сэдвийг хөндөх үед Сумэйн царай санаа зовсон төрхөөр дүүрлээ. Гонлоюун бол Азуре Драгон сургуулийн номер 1 сурагч. Нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудын номер 1 сурагчид хүртэл Гонлоюун шиг хүчрхэг биш. Гонлоюун бол жинхэнэ гоц. 20 наснда Профаунд төвшөнд орсон. 1 жилийн дотор Гонлоюуныг гүйцэнэ гэдэг жинхэнэ мөрөөдөл байлгүй. Санаа зовлтгүй. Би юу хийж байгаагаа мэдэж байгаа. Над дитэг. Харин эгчдүү та хоёр ч их баян хүчрхэг овогтой юм а. Яагаад Азуре Драгон сургуульд орсон юм? Ингээд Сумэйн байдлыг харсан Чүфэн түргхэн ярианы сэдвээ өөрчиллөө. Тэр бол энийг сонссон Сумэйн ялдам үзэгсэлэнтэй царайн дээр эргэлдсэн төрх бий боллоо. Ярьж болохгүй зүйл юм бол намайг асуугаагүй гэд бодчихоо. Гэд Чүфэн энэмсгэллээ. Тийм биш ээ. Өөрийг нь муугар бодохгүй гэж бодсон Сумэй гэнэт хөшлөө. Эргэн тойрноо сайн ажигласныхаа дараа тэр Чүфэнийг дагуулад өрөөндөө орлоо. Өрөөнийхэн хаалгыг хаасны дараа Сумэй хаалганы завсраар хэсэг хараад Чүфэнд хэлв. Сүмсний хүчээ ашиглаад эргэн тойронд хүн байна уу шалгадаа? Шалгачихсан, ямар ч аюулгүй. Тэдний овгийн асуудал энгийн биш гэдгийг Чүфэн гадарлаж байсан юм. Яг ямар асуудал бол гэж бодох тусам Чүфэн улам сонирхож байлаа. Би чамд итгэхгүй байгаадаа биш шүү. Зүгээр л энэ хэрэг дэндүү чухал. Үнэн дээр энийг өөр хүнд хэлэх ёсгүй. Гэхдээ чи асууж байгаа болохоор би гээд Сумэй жаахан эвгүй байдалтай хэллээ. Нууц юм бол тэгвэл яах вэ? Гээд Чүфэн инээмсэглэлээ. Энэ үед Сумэй шүдэ зуугаад хэллээ. Азуре нутгийн хамгийн хүчрхэг хүнийг хэн гэж бодож байна? Мэдээж Азуре Драгон сургуулийн үүсгэн байгуулагч. Тэр үеийн 9 нутгийн Жан эзэнт гүрэнтэй дүйцхүүц хамгийн хүчрхэг хүн нь байсан биз дээ? Гэж Чүфэн хариуллаа. Үгүй ээ.
Гэд Сумай толгой сэгсрээд Азурэ дараагийн үүсгэн байгуулагч хүчтэй. Гэхдээ тэр Азурэ нутгийн хамгийн хүчтэй нь байгаагүй. Өө, тэр хөгшнөөс илүү хүчрэхэг хүн байсан юм уу? Чүфэний сонирхол улам их хүрлээ. Гэхдээ энэ бол зүгээр л домог. 10,000 жилийн өмнө 9 нутаг зүгээр л нэг зэрлэг байгаль байхад тэр үеийн хүн ам одоогийнхоос 100 дахин бага байсан. Тэр үед Жан эзэнт гүрэнч байгаагүй ба нэлийн сургуулиуд ч байгуулагдаагүй байсан. Тэр үед тулааны урлаг гэдэг үгийг ч хүмүүс ховор мэддэг байсан. Учир нь тулааны маструуд өөрсдийн техник бусдад өвлүүлэх дургүй байсан. Тэр үед маш цөөхөн тулааны маструуд байдаг байсан. Маш хүчрэхэг тулааны техниктэй 9 овг байдаг байсан юм. Тэр овгууд 9 нутагт суурьшдаг байсан ба Азурэ нутагт суурьшдаг байсан овгийг цэн овг гэдэг. Цэн гэдэг нь гүн цэнхэр гэсэн утгатай. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 131-р анги. Эзэн хааны бунхан. Цэн овго. Тэгэхэр Азурэ нутаг цэн овгоос үүсэлтэй байх нэ гэж Чүфэн асуув. Тийм ээ. 9 нутгийн нэрийг тухайн үед суурьшдаг байсан овгуудаар нь нэрлсэн юм. Хүчрэхэг 9 овг энэ тэнцүү хүчтэй байсан болохоор тус бүртээ нэг нутаг эзэмшиж оршдог байсан. Энэ маягаараа 200 жил эвтэй байсан ч гэлээ таамаглаагүй зүйлс тохиолдсон гэж Сумэй хэлв. Таамаглаагүй юу болсон юм? Гэж Чүфэний сонирхол маш их хөдөллөө. Тэр жил цэн овогт нэг хүү төрсөн. Тэр хүүг төрдөг өдөр тэнгэр алтан шаргал өнгөөр хужигдж үлэмжийн дөрвөн араатан агаарт мандан архирч ертөнцийг дөргөөсөн. Тэр хүү асар их оюун бэлэгтэй байсан ба төрөөд 1 сар болоод хэлд орсон гэлцдэг. 2 дахь сарда тэр алхаж сурсан. 1 нас хүрэхдээ тэр дөрвөн урлаг сурч эхэлсэн. 5 нас хүрэх үедээ тэр ертөнц дээрх бүх эртний бичээсүүдийг судалж дууссан гэж Сумэй хэллээ. Тийм ер бусын хүүхэд байсан юм уу? Чүфэн маш ихээр цочирдлоо. Тэр хүүгийн өсөлт энгийн хүмүүсийнхээс хэдэн зуун дахин илүү байсан юм. Тэгэд болоогүй. Түүнийг 7 нас хүрэх үед нь бүх ясанд бэхжиж 12 настай хүүхдийг шиг болсон. Тэгэд тэр 7 настайгаасаа эхэлж тулааны урлагаар хичээлсэн. Хамгийн аимшигтай нь тэр хүү тулааны урлагт дэндүү гарамгаа байсан юм. Тэр 9 настай байхдаа үүслийн төвшөнд орж 11 настай байхдаа профаунд төвшөнд 13 настайдаа тэнгэрийн төвшөнд ороод 9 нутгийг урдаа сөгдүүлснээр зөвхөн цэн овгол 9 нутгийг захирдаг болсон. Тийм хүчтэй байсан юм уу? 13 наснда тэнгэрийн төвшөнд орж 9 нутгийг нэгтгсэн юм уу? Гэж Чүфэн ахад хэлэгч үггүй болтлоо цочирдов. Тэнгэрийн төвшин хамгийн дээд төвшин гэж тооцогддог байтал тэр хүү 13 наснда тэнгэрийн төвшөнд орно гэдэг үнэхээр аимшигтай байсан юм. Чүфэн одоо 15 настай спиритийн 8 дугаар төвшин байж бусдын нүдэнд гоцсууд гэж харагддаг. 13 наснда тэнгэрийн төвшөнд орсон тэр хүнтэй харьцуулах юм бол Чүфэн хажууд нь ердөө л энгийн хүн байлаа. Хүчтэй гинэ. Оргил үедээ хараахан очоогүй байна. 15 нас хүрэх үедээ тэр цоошин тулааны төвшөнд орсон. Цоошин тулааны төвшин гинэ. Тийм төвшний хүмүүс ертөнцийн эзэн гэлтэй уулыг хөдөлгөж далайг дүүргэх хүч чадалтай. Ганц гараа далалхад тэд бүтэн хотыг устгаж амьтаа бүхнийг шоргоолж мэдэх хүс тэмтрэх чадалтай. Тийм хүмүүс бүхнийг захирах хувьтай байдаг болохоор тэднийг тулааны эзэд гэж нэрлэдэг. Тулааны эзэд гинэ. Тэгэхээр тэнгэрийн төвшний дараа тулааны эзэн төвшин байдаг байх нэ? Гэж Чүфэн маш их цочирдсан ч гэлээ өөрийн ярихгүй асуулаа. Тэр хүнийг хэн гэдэг юм? Түүнийг Цин Шуантян гэдэг гэж Сумэй хариулав. Цин Шуантян? Чүфэн энэ хүний нэрийг ой санамжиндаа маш гүнзгий зоолоо. Жинхэнэ гоцсууд гэж ийм л хүнийг хэлдэг байх. Цин Шуантян бол 9 нутгийн түүхэн дэх хамгийн хүчрэхэг хүн. Гэхдээ энэ бүхэн маш олон жилийн өмнө болсон болохоор түүнийг мэддэг хүн маш ховор. Гэхдээ хамгийн гайхмаар зүйл нь Цин Шуантян тулааны эзэн төвшөнд орсныхон дараа гинт алга болчихсон. Түүнийг яагаад алга болсон талаар маш олон таамаг байдаг. Зарим хүмүүс 9 нутаг түүнд дэндүү жижигдсэн гэлцдэг.
Зарим нь түүний тулааны төвшин байгалийн хуулийг зөрчсөн болохоор тулааны эзэн төвшөнд ордог өдрөө Тэнгэрийн гисгэл хүртэж өгсөн гэлцдэг. Одоо хүртэлх энэ л хамгийн ойролцоо тамаг хിവэрэ байгаа. Тэр нэрээ өгчихсэн юм уу? Тийм хүчтэй хүн ингээд л үхнэ гэж юу? Шүүфэн огт итгэж өгсөнгүй. Хүмүүс тэгж цуурхал тараалаа гэд юу гэж тийм хүчтэй хүн өгөх вдэ? Тэр жинхнээсээ үгсэн байхаа. Домогт бол тэр удаан амьдрахгүйгээ мэдээд өөртөө бунхан барьсан гэсэн. Түүний бунхан Азүрэ нутгийн тэн хагасыг эзэлдэг ба 4 орох замтай. 4 орох замуудыг гүн цэнхэр луу, цагаан бар, гал улаан шувуу, хар яст мэлхий гэдэг. Энэ 4 орох зам юм уу? Энэ үед Шүүфэн нэг зүйл ойлголоо. Азүрэ драгон уулны чөтгөрийн бунхан, гал улаан шувуу уулны чөтгөрийн бунхан хоёр холбогдсон байх магадлалтай гэдгийг тэр ухаарсан юм. Гэхдээ тэр хоёроос гадна ахаад 2 зам байгаа гэхээр Азүрэ нутагт ахаад 2 чөтгөрийн бунхан байгаа гэсэн үг. Тийм ээ. Нэг орох үүд нь гал улаан шувуу хотын гал улаан ууланд байгаа. Нөгөөх нь Азүрэ драгон сургуулийн Азүрэ драгон ууланд байгаа. Цагаан бар үүд нь болохоор цагаан бар ордны цагаан бар ууланд, хар яст мэлхий үүд нь болохоор хар яст мэлхий хотын ууланд байгаа. Гон луюуны овг бол хар яст мэлхий хотын захирагч гэж Сумэй тайлбарллаа. Тэгэхээр Гон луюун болон Сүрөө та хэд Азүрэ драгон сургуульд Цин Шуантьяны бунхан хайхаар элсэн байх нэ? Цин Шуантьяны бунхан маш олон давхар механизмтай болохоор бидний нээж чадах зүйл бишээ. Харин манай Суу овгийнхан Азүрэ драгон үүсгэн байгуулагчийг 1000 жилийн өмнө номер 1 тулааны мастер болсон шалтгаан нь тэр Цин Шуантьяны бунханг нээж чадсан гэж бодож байгаа. Тэр уулнаас буух үед Азүрэ драгон үүсгэн байгуулагч гэдэг цол авсан. Удалгүй тэр Азүрэ драгон уулыг тойруулан Азүрэ драгон сургуулийг барьсан. Энэ бүхнийг тэр Цин Шуантьянд талархах гэж хийсэн байх. Азүрэ драгон сургууль өмнөхөөсөө султан доройтсон шалтгаан нь гэвэл Азүрэ драгон үүсгэн байгуулагч өөрийн техникээ өвлүүлж үлдээгээгүй. Гэхдээ тэр техникүүд нь Азүрэ драгон сургууль дотор байж л байгаа байх. Тиймээс ч эгч бид хоёр Азүрэ драгон сургуульд элсэн юм. Харин Гон луюуны овг хар яст мэлхий хотынх болохоор тэд ч бас адилхан зоригтой байх гэж Сумэй үннээ хэлв. Тийм байх нэ. Үннийг мэдсэн Шүүфэн маш ихээр догдлоо. Азүрэ нутагт 4 ширхэг чөтгөрийн бунхан байна гэж тэр зүүдэлж байсангүй. Тэр Азүрэ драгон уул болон гал улаан шувуу ууланд хайгуул хийж чадаагүй. Гэхдээ тэглээгээд нөгөө хоёрыг хайж болохгүй гэсэн үг биш. Энэ бол маш нууц шүү. Хэрвээ лингвийн сургууль юм уу, цэлийн тайжийн ордон мэдчихвэл гай болно шүү. Жан эзэнт гүрэн хүртэл оролцож мэднэ. Авраг мангас энэ талаар мэдээд хөдөлж эхлэх юм бол бид ямар ч ашиг олохгүй л болов гэж Сумэй нухацтайгаар хэллээ. Санаа зовлтгүй, би хинт ч хэлэхгүй гэдэг Шүүфэн нэмсэглэн амллаа. Харин чи ийм нууцыг надад хэлж байгааг бодоход надад үнэхээр дурлжсан болол те. Чи муу ичхүүргүй амтэн хэн ч хамт дурлдаг юм? Шүүфэний үгийг сонссон Сумэйн царин час улаан болчихлоо. Түүний цасан цагаан хүзүүн хүртэл улаасан байв. Сумэй хаалга нээн гараад Шүүфэнийг чэжлээд хэллээ. Энэ чиний байрлах өрөө болохоор битгий энэ тэрэмгээр тэнэд байгаарай. Яасан ч амархан ичдэг юм дээ. Сумэйн цааш явж байгаа нурууг харсан Шүүфэн инэн хэллээ. Тэнгэ чи ч ёстой жинхэнэ азтай юм. Яг энэ үед ээгийн уянгалаг хоолой догдолсон аятай сонсогдлоо. Мэдэж байна. Ахаад 2 чөтгөрийн бунхан байгаа болохоор үсттэй гэдэг Шүүфэн нэмсгэллээ. Мо тэнэг юу гэж нэг чөтгөрийн бунхан Азүрэ нутгийн тэн хагасыг эзэлдэг юм гэж ээги бардам хэллээ. Юу гэсэн үг юм? Хэрвээ тэр 4 чөтгөрийн бунхан холбогдож нэг болж байгаа бол яасан ч чөтгөрийн бунхан биш, харин эзэн хааны бунхан. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.